Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын эцэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор олон сурагчдаас мөн олон контент хөгжүүлдэг хүмүүсээс мөн манай оюутнуудаас их сүүлийн үед санал ирэх болсон. Тэр саналын нэг бол компьютерийн шинжилгээ ухаан болон мэдээллийн технологи хоёр мэргэжлийн ялгааг тайлбарлаад өгөөрэй гэд хүсэлтүүд ирсэн байгаа. Ийм учраас энэ хүсэлтэнд нь хариу зорилгоор энэ контентийг бэлтлээ. Компьютерийн шинжилгээ ухаан болон мэдээллийн технологи гэсэн энэ хоёр мэргэжил маань хоорондоо ижлэх мэт сонсогдож байгаа боловч хоёр ондоо тусдаа салбар, хоёр ондоо мэргэжил юм аа. Энэ хоёр ондоо мэргэжил, хоёр ондоо тусдаа өөр зүйл болохын та бүхэнд товчоор тайлбарлаж үзүүлэхээр шийдлээ. Юуны түрүүнд бид нэр энэ хоёрын хоорондох ялгааг хэдүүлээ шууд энэхүү веб сайтн дээрээс тулгуурлан мэдээллийг өгж байна. Манай веб сайтын хувьд болохоор өнөөдрийнхөө та бүхэнд хүргэх мэдээллийн их үүсвэрийг National University гэсэн сургуулийн веб сайтаас бол бэлтгэж байна. Компьютерийн шинжилгээ ухаан болон мэдээллийн технологи хоёрын хоорондох гол ялгааг бол энэхүү үснэгтээр бол тайлбарласан байна. Компьютерийн шинжилгээ ухааны мэргэжил нь алгоритмуудыг бүтээдэг, парам хангамж системүүдийг бүтээдэг, тэдгээрийн онолыг гүн түвшинд судалдаг. Нэг өсөндөө компьютерийн алгоритм, парам хангамж системүүд болон тэдгээр тооцоолох үндсийг онолын түвшинд судалсан хүмүүсийг компьютер сайенс буюу компьютерийн ухааны мэргэжилтийн хүмүүс гэж нэрлэнэ. Харин мэдээллийн технологи гэсэн мэргэжилтийн хүмүүс маань болохоор тухайн бизнесийн байгууллага дотор ашиглагдаж байгаа төхөөрөмжүүдийг буюу нэг өсөндөө технологиудын системүүдийг засварладаг, дэмжлэг үзүүлдэг, сүлжээг хяндаг, мөн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэдэг, ийм удирддаг хэрэглээний чадвартай хүмүүсийг мэдээллийн технологийн мэргэжилтэн гэж нэрлэх нь байна. Ингээд үзэхээр компьютерийн шинжилгээ ухааны мэргэжилтийн үн болохоор онолын түвшинд тооцоолон бодох онолыг үзэж, мөн парам хангамж системүүдийг хөгжүүлэх, алгоритмуудыг бүтээдэг байх нь байна. Харин мэдээллийн технологийн мэргэжлэр төгссөн хүмүүс маань болохоор байгууллага дээр байгаа бүх IT-ийн төхөөрөмжүүдийг удирдан зохион байгуулах үүрэгтэй, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм хүмүүс байх нэ. Харин энэхүү хоёр компьютерийн шинжилгээ ухаан болон мэдээллийн технологи хоёр мэргэжилтийн хүмүүсийн үндсэн ур чадварыг бол энэ дээр тусгасан байна. Үндсэн ур чадвар нь юу байдаг вэ гэхээр компьютерийн шинжилгээ ухааны мэргэжилттэй хүн, компьютерийн ухааны мэргэжилттэй хүн нь парамчлалын хэлүүдийг ашиглан тэрэн дотроо Python, Java, C нэмэх хэлүүд дээр тулгуурлан парам бичдэг. Мөн өгөгдлийн бүтэц болон алгоритмыг зохиох чадвартай, парам хангамжийг хөгжүүлдэг, software development хийдэг, компьютерийн архитектур бүтцийг тодорхойлдог, үйлдвэрлэлийн системийн дотоод шин чанарыг ойлгодог ийм хүн байх юм бол энэ бол тухайн компьютерийн шинжилгээ ухааны мэргэжлийн хүмүүсийн үндсэн цөм байх нэ. Маш товчоор хэлэх юм бол ерөөсөө тэр парам хангамжийн дотор ажиллаж байгаа бүх үйл ажиллагааг ойлгодог, тэрийг парамчлж чаддаг хүнийг компьютерийн шинжилгээ ухааны мэргэжилтийн хүн гэнэ. Компьютерийн ухааны мэргэжилтийн хүн гэж нэрлэх нь байна. Харин мэдээллийн технологийн мэргэжилтийн хүн болохоор тухайн албан байгууллагын компьютерийн сүлжээ, ялангуяа TCP/IP, домен нэрийн систем гэх мэт энэ сүлжээний системүүдийн администрашн буюу удирдлагыг зохицуулдаг. Энэ сүлжээний төхөөрөмжүүдийн удирдлагыг зохицуулахдаа сервер болон үйлдвэрлэлийн системүүдийг бол хянах чадвартай байх нь байна. Мөн дээр нь cloud platforms буюу үүлэн тооцооллын технологиуд дээр суурилсан Amazon Web Service, AWS, Microsoft-ийн Azure систем, Google компани Google гэсэн энэ үйлчилгээнүүдийг бол удирдан зохион байгуулах үүрэгтэй, тухайн албан байгууллагын мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлдэг, мөн support хийдэг гэсэн байна. Troubleshooting буюу засварладаг, түүнд тусалдаг, нэг өсөндөө үйл ажиллагааг хэвийн болгодог. Virtualization буюу хийсвэрлэлтийг хийдэг хүнийг
мэдээллийн технологийн мэрэгчлэлтэй хүн гэж нэрлэх нь байна. За тэгэхээр миний бие болохоор зүгээр шууд энэ National University гэсэн вебсайтн дээрээс өөрийнхөө хэмжээнд орчуулаад шууд тайлбарлаж байгаа болохоор та бүхэн маань бас ойлгоорой. Миний хэлний мэдлэг бол бас тийм 100% сайн биш. Тэгвэл өөрийнхөө хэмжээнд бол та бүхний хэмжээнд ойлгохоор ингээнээр тайлбарлаж өгөхийг хичээж байна. Одоо харин дараагийн үслэгтэн дээр маань болохоор компьютерийн шинжилгээ ухаан болон мэдээллийн технологи хоёр мэрэгжлийн үйл ажиллагааны ялгааг бол тайлбарласан байна. Компьютерийн шинжилгээ ухааны мэрэгчлэлтэй хүн нь шинээр програм хангамжийг хөгжүүлэх, тухайн тооцоолын онол суурилсан үйл ажиллагааг ажлыг хийх. За computational теори гэж байна. За дараа нь системийн дизайныг хийх буюу системийг загварчлах, машин сургалт AI буюу Artificial Intelligence гэсэн одоо хиймэл оюун ухааны салбар, Cyber Security буюу одоо нөгөө байгууллагынхаа кибер аюулгүй байдлыг хяндаг тийм үү. Энэ мэрэгжлийг энэ үйл ажиллагаануудыг хийдэг хүмүүс маань компьютерийн шинжилгээ ухааны мэрэгчлэлтэй хүн байх нэ. Харин мэдээллийн технологийн мэрэгчлэлтэй буюу informational technology мэрэгчлэлтэй хүмүүс маань юу хийх вэ гэхээр тухайн албан байгууллагын техник хангамжийг оновчилдог, мөн програм хангамжийн системүүдийг оновчилдог, засвар хийдэг, maintaining тэ. За мөн дээрэс нь бизнесийн болон хэрэглэгчийн үйл ажиллагаануудыг хяндаг, сүлжээ болон компьютерийн сүлжээ болон өгөгдлийн сан тэдгээр дэмжлэг үзүүлдэг. Нэг өсөндөө бүр хингийнээр хэлбэл байгууллагын үйл ажиллагааг доктортой явуулах боломжийг хангадаг хүмүүсийг мэдээллийн технологийн мэрэгчлэлтэй хүн гэнэ. Тэгэхээр үйл ажиллагаа талаас нь болохоор ийм ажлуудыг хийх ёстой байдаг юм байна. Харин тухайн ажлын байран дээр очиод энэхүү мэрэгчлэлтэй хүмүүс маань бэлтгэж очихоос өмнө ямар хүмүүс энэ хоёр мэрэгчлийг сонгох ёстой вэ гэсэн агуулгыг энэхүү үснэгтэн дээр харуулсан байна. Тэгэхээр энэ мэдээлэл маань их дажгүй сайхан мэдээлэл байна. Ингээ уншаад үзэхээр за компьютерийн шинжилгээ ухааны мэрэгжлийг хэн сонирхох боломжтой вэ гэвэл шинэ технологиг бүтээх сонирхолтой. За мөн problem solving буюу одоо орчин үеийн хамгийн чухал асуудал байгаа. Одоо сурагч оюутан бүр эзэмсэн байх ёстой. Асуудлыг шийдвэрлэх энэ чадварыг абстракт буюу хийсвэрлэлийн төвшөнд одоо суралцах тийм үү. За дээрэс нь математик болон код бичих сонирхолтой хүмүүс байвал компьютерийн шинжилгээ ухааны мэрэгжлийг эзэмшиж болно гэж байна. За нэгсэндээ товчоор хэлэх юм бол компьютерийн код бичих, програмчлал хийх сонирхолтой, математик сонирхолтой, асуудлыг шийдвэрлэх тийм хийсвэрлэлийн төвшөнд одоо нэгсэндээ асуудлыг шийдвэрлэхээс өмнө хийсвэрлж бодож шийдвэрлэж чаддаг. За дээрэс нь шинэ технологиудыг бүтээх сонирхолтой. Энэ хүмүүс компьютерийн шинжилгээ ухааны мэрэгжлийг сонгож болно гэж байна. За харин мэдээллийн технологийн мэрэгжлийг сонгох хүмүүсийн хувьд болохоор одоо тухайн байгууллагын технологиудад дэмжлэг үзүүлэх, за мөн системүүдийг хянах, удирдах, хүмүүстэй ажиллах болон албан байгууллагатай ажиллах, тэр албан байгууллага дээр байгаа технологийн шийдлүүд буюу tech solution-уудыг хэрэгжүүлэх юм сонирхолтой хүмүүсийг мэдээллийн технологийн мэрэгчлэлтэй болох боломжтой гэж үздэг юм байна. За маш товчоор хэлэх юм бол тухайн байгууллага дээр байгаа хүн болон албан байгууллагын хүмүүстэй харилцаж мэдээллийн системүүдийг удирдах, дэмжлэг үзүүлэх сонирхолтой шинэ технологиг нэвтрүүлэх ийм сонирхолжийн хүсэлтэй хүн бол мэдээллийн технологийн мэрэгжлийг сонгох нь байна.
За харин дараагийн үснэгтэн дээр болохоор юг тайлбарсан байна вэ гэхээр энэхүү хоёр мэрэгжлийн ажиллах чиглэлүүдийг бол ялгаач тайлбарлаж өгсөн байна. Компьютерийн шинжилгээ ухааны мэрэгчлэлтэй хүмүүс маань програм хангамж хөгжүүлэгч, software developer, за мөн data scientist буюу өгөгдлийн шинжилгээ ухаанч, AI инженер буюу хиймэл оюун ухааны инженер, cyber security analyst буюу кибер аюулгүй байдлын шинжээч хийх боломжтой юм байна. За сүүлийн үед бол Монгол улс болон дэлхийн нийтээр энэ cyber security буюу кибер аюулгүй байдал хурцаар яригдж эхэлсэн. Тэгэхээр энэ бол шинэ чиглэл байгаа. Тэгэхээр энэ дөрвөн мэрэгжлийн чиглэлээр ажиллах сонирхолтой хүн байвал компьютерийн шинжилгээ ухааны мэрэгжлийг сонгож болно. Харин мэдээллийн технологи мэрэгчлэр төгссөн хүмүүс ямар ажлын байран дээр юу хийх боломжтой вэ гэвэл нэг өсөндөө тухайн мэрэгжил дотор салбарлаж ажиллах буюу өөр ажлын байранд очих боломжтой гэсэн үг. За жишээлбэл хамгийн ихний ажлын байр нь сүлжээний администратор буюу сүлжээ хяндаг зохицуулдаг хүн. Компьютерийн сүлжээний хянагч хийн гэсэн үг. За дараа нь мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлдэг мэрэгжилтэн IT support specialist гэж байна те. За би их муухай дуудлаа. Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлдэг хүн. Дараа нь системийн администратор буюу системийн админ хийж удирддаг зохион байгуулдаг хүн. Дараа нь мэдээллийн технологийн төслийн менежер хийх чадвартай хүн. За энэ чиглэлд ажиллах сонирхолтой хүн байвал энэ мэргэжлийг сонгож болно гэж байна. За маш ингээр тайлбарлаж хэлэх юм бол мэдээллийн технологийн төслийн менежер хийдэг хүн маань одоогийн байдлаар бол дэлхий дээр яг энэ төслийн менежерээр ажиллахад цалин нь бол Америкийн нэгдсэн улсад босод өндөр хөгжилтэй улсуудад бол ерөөсөө 100-аас 150 мянган долларын хооронд ерөнхий цалинтай байгаа. Тэгэхээр жилийн цалин маань ийм өндөр байдаг гэсэн үг. За ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө контентыг ерөнхийдөө товчоор дүгнэлт хийгээд дуусгая. Ерөнхийдөө богино хий гэж бодсон боловч бас нэлээд олон тайлбартай дэлгэрэнгүй хэлэх зүйл их байгаа учраас энэхүү контент маань урт боллоо. Та бүхнээсээ хөлцөл өгчээ. Та бүхэн маань энэхүү контентыг үзснээр ерөнхийдөө компьютерийн шинжилгээ ухаан, мэдээллийн технологи хоёр мэргэжлийн гол ялгааг бол ойлгож авсан байх. Ерөнхий ойлголттой болсон байх гэж би найдаж байна. Миний зүгээс та бүхэндээ хэлэхэд маш энгийнээр мэргэжил сонголтод нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол эдгээрээс энэ үснэгт буюу энэхүү мэргэжлийг сонгоход зориулсан хүмүүст энэ мэдээлэл өгсөн хэсэг байна. Тэгэхээр энэ үндэсний сургууль буюу National University гэдэг энэ сургуулийн вебсайтн дээр байгаа мэдээллээс үзэх юм бол энэ хэсэг надад бол маш их таалагдлаа. Яг компьютерийн шинжилгээ ухааны мэргэжилтэд болох сонирхолтой хүмүүс бол шинэ технологиг бүтээх сонирхолтой, асуудлыг шийдвэрлэх чадвартай, математикийн мэдлэгтэй, код бичих сонирхолтой буюу програмчлах сонирхолтой хүн байвал компьютерийн шинжилгээ ухааны мэргэжлийг сонгож болно. Харин мэдээллийн технологийн мэргэжлийг сонгох хүмүүс нь тухайн албан байгууллага дээр хүн болон байгууллагын бүлэг хүмүүстэй хоорондоо харилцах. Дээрээс нь тэр байгууллагад шинэ технологиг нэвтрүүлэх, байгууллагын системийг хянах, дэмжлэг үзүүлэх сонирхолтой хүн байвал энэ мэргэжлийг сонгоно. Тэгвэл миний зүгээс та бүхэндээ хандж хэлэхэд компьютерийн ямар ч мэргэжлийг хүн эзэмссэн тухайн мэргэжлэр төгсөж гарсан инженерүүд маань бүгд л нэг зүйлийг хийх чадвартай байх ёстой гэж миний зүгээс боддог. Тэр нь ямар чадвар вэ гэхээр ерөөсөө кодинг буюу програмчлал хийх сонирхолтой, програмчлал хийж чаддаг байх ёстой гэсэн үг. Тэгэхээр компьютерийн мэргэжилтэй хүмүүсээс ерөөсөө энэ зарим хүмүүс бол та програм бичиж чадах уу гэж асуух шаардлага байхгүй, мэддэг гэж ойлгодог. Тэгэхээр бид нар бол энэ програмчлалын мэдлэгээ бүх компьютерийн шинжилгээ ухааны мэргэжлийг эзэмшиж байгаа. Энэ дотор байгаа бүх мэргэжлийг эзэмших хүмүүст ерөөсөө энэ хамаатай ойлголт болж таарж байгаамаа. Тэгэхээр та бүхэндээ хандаж миний хэлэх зүйл бол
компьютерийн салбарт ажиллах, энэ мэргэжлийг сонгох гэж байгаа дүүнертаа захихад ерөнхийдөө фармчлалын хэлний мэдлэг бол энэхүү салбарын үндсэн ойлголт. Тийм учраас та фармчлалын хэлний ойлголтоо сайжруулахыг хүсвэл Pro-Easy Academy сувгийг subscribe хийж дагаад энэхүү сувг дотор байгаа фармчлалын хэлний хичээлүүдийн плейлистийг үзээрэй. За плейлистийн эхэнд болохоор та бүхэндээ танилцуулахад Java фармчлалын хэл, за дараа нь C фармчлалын хэл, алгоритм ба фармчлалын хичээлийн лекцүүд, за алгоритмд дүр судлах үндсэн хичээлүүд, за мөн дээрээс нь C фармчлалын хэл, Python фармчлалын хэл, за фармчлалын хамгийн үндсэн ойлголт болох алгоритмын үндсийг тайлбарласан ийм бүтэн плейлист бүхий бүлэг хичээлүүд байгаа. Энэхүү хичээлүүдийг үзэж өөрийнхөө мэдлэгийг сайжруулаарай. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай контент таалагдсан бол манай сувгийг subscribe хийж дагаарай. Баярлалаа, баяртай.